Сайн байцгаана уу үзэгч та бүхэндээ Баасан гарагийн мэндийг айлтхан дэвшүүлж байна. Дэвшилтийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг Төв эмсийн мэдээллийн үйлдвэрийн Баасан гарагийн дугаараараа өнөөдрийн орон нутгийн хэмжээндх онцлог мэдээлүүдэд танилцуулна. Үзэгч та бүхэн Төв эмсийн мэдээллийн үйлдвэртөө анхаарлаа хандуулаарай. Нэгэн Кашмир энэ оны хамгийн том хямдралтай худалдаа болох Green Friday-г 11 сарын 14-ний өдрөөс эхлэн 11 сарын 16-ны өдрийг дуустал зохион байгуулж эхэллээ. Ноолорон бүх бүтээгдэхүүнүүд хямдралд орж байгаа бөгөөд сонгогдсон загварууд 60 хүртэлх хувийн хямдралтай үнээр хэрэглэгч танд хүрэх болно. Зөөлөн, тансаг, дулаан загваруудаа ердөө 3 хоногийн хугацаанд онцгой үнээр авах боломжийг бүү алдаарай. Та өөртөө хамгийн ойр байрлах нэгэн Кашмирын салбар дэлгүүрээр зочилж энэ өвлийн бэлтгэлээ хангахын хажуугаар худалдан авалтын тодорхой хувийг моц тарих төсөлд хандивлаж байгаль дэлхийдээ хөрөнгө оруулах боломжтой. Дархан хоцдох салбарын хаяг байршил Дархан оргил худалдааны төвийн нэг давхурд нэгэн Кашмир байрлаж байна. Та бүхнийг урьж байна. Энэ төрүүлсэн ээжийнхаа ах дүүсийг мэдээд энэ дээр хийчээд байдаг. Дархан аймгийн Хамтын хорооноос энэ 2025 онд хөдөлмөр эрхлэлийг дэмжих үндэсний хорооны тогтоолын дагуу Ахмадын төрийн бас байгууллагын зөөлөх хөгжлийг Дархан аймагт энэ 25 онд хэрэгжүүлээд энэ агуулгын хүрээнд нийтдээ угийн бичиг сургалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулж явууллаа. За энэ явуулж байгаа сургалтын хүрээнд бид нэр аймгийнхаа Ахмадын хорооны дэргэд сургалтын танхимыг угийн бичгийн чиглэлээр угийн бичгийн өнөөгийн одоо нөхцөл байдал угийн бичгийг хэрхэн хөтлөх вэ? Угийн бичгийг яаж одоо дэлгэрүүлэх вэ? Яаж ашиглах вэ? Угийн бичгийг яаж одоо хөгжүүлэх вэ гэдэг энэ талаар нийт одоо ахмадуудаа, за төрийн байгууллагуудаа, за зарим одоо төрийн өмчийн компаниудаа сургалтыг явуулаад ингээд өнөөдөр энэ аймгийн Ахмадын хорон дээр сургалтын танхимын нээлтийг хийж байна. За энэ танхимын нээлтэнд манай энэ жилийн сургалтын үйл ажиллагаанд оролцсон сурагч багшийн эрх авсан 17 сурагч багшийн одоо өрөлтгөөнтэйгээр энэ одоо танхимаа нээж байна. За энэ 17 сурагч багш маань одоо дараагийн хугацаанд дараагийн эрхийн одоо энэ саруудад мөн энэ аймгийн хэмжээнд угийн бичгийн сургалтыг ахмадуудад болон оршин суугаа газар багуудаа ингэж одоо зохион байгуулахаар төлөвлөж байгаа. За ер нь аймгийн хэмжээнд бол энэ угийн бичгтэн аймаг болъё гэсэн ийм одоо уриалга төвшүүлж байгаа. За сумууд маань одоо мөн бүгдээрээ угийн бичгийн сумууд болцгоо гэсэн ийм уриалгыг төвшүүлж байгаа. За манай аймаг чинь нийтдээ 26 багтай. Энэ 26 баг маань мөн угийн бичгтэн багууд болцгоо гэсэн ийм одоо уриалгаар ингээд энэ 25 онд бид нэр ажиллаж ирлээ. За Дархан аймгийнхаа нийт ахмадуудын дунд 17 сурагч багш бэлдэж угийн бичгээр одоо түгээн дэлгэрүүлэх таниулах ажлыг одоо зохион байгуулад өнөөдөр одоо үр дүнгийнхаа баярыг хийгээд ингээд үрж байна. Бид энэ угийн бичгийг яагаад түгээн дэлгэрүүлээд ингээд дэлгэрүүлэх ажил эрхэм зорилгот ингээд чиглэдэг вэ гэвэл ирээдүйн хүүхдүүд маань аз жаргалтай гэр бүл байхыг Монгол улс маань үндэстэн үүрэг мөнх эрүүл саруул орших энэ л гол юмн дээр бол угийн бичгийг бол түгээн дэлгэрүүлэх ажил дээр бол маш их ажилтдаг юм байгууллага. Манай ахмадуудын 17 багш нар маань бол одоо 4 сум Дархан аймгийнхаа хэмжээнд 17 багш нар маань 4 сум аймагт бол 16 ингээд баг хорооддоо бол ажиллана. Анхан шатны бол сургалтаа бол одоо нөгөө мэдээлэл түгэх дараагийнхаа шат нь бол одоо агсан ба дунд гэсэн ийм шатлалтаагаар багш нар маань сургалт явуулна. За эндээс сурч төгссөн багш нар маань юу их вэ? Нөгөө хөдөлмөр нийгмийн халамжийнхаа юугаар одоо зөвлөх үйлчлэгээр бол багшлаад явах юм багш нар бэлдэж ин гэж гаргалаа. Монгол улсын засгийн газрын 2007 батлагдсан 257 дугаар тогтоолоор одоо улсын хэмжээнд угийн бичиг хөтлөх юм журам батлагдсан байгаа. Тэгээд тэр журмын хүрээнд Дархан аймаг одоо хамгийн 21 аймгийн анхны аймаг болж аймгаараа сумаараа угийн бичиг хөтэлдэг ийм аймаг болёо гэсэн ийм одоо угийн бичиг улсын үндэслэх ийм брэнд одоо өрх бүр угийн бичиг хөтлөхийг гэсэн ийм аян өргөмж
одоо миний хувьд бол сурагч багш бэлтгэгдэж тэгээ сая одоо бид нар өнөөдөр тайлангаа тавьж театртуудаас томоохон арга хэмжээ зохион байгууллаа. Тэгээд энэ арга хэмжээнд угийн бичгийг одоо хэрхэн яаж хөтлөх вэ? Угийн хэлхээгээ яаж бүрдүүлэх вэ? Ямар одоо бичиг баримт их сурвалжийг бүрдүүлж одоо угийн бичгийг хөтлөх вэ гэдэг энэ чиглэлээр одоо бас юм уралдааны болцол зарлаж одоо энэ арга хэмжээд бас би тодорхой хэмжээгээр тэрүүн байранд эзэлсэн байгаа. Тэгээд энэ хүрээнд одоо би бас иргэдэд одоо ямар төвшөнд одоо бэлтгэх вэ гэдэг санаагаа өгүүлж хэлэх чинь гэвэл одоо энэ гэр бүлийн юм түүхийн хөтөч гэсэн ийм ном аваад тэгээд өөрсдийнхөө одоо 9 үеэр гэж байгаа. Зөвхөн одооны залуучууд бол 3 үеэр одоо нэлээд сайн мэдчихээн, зарим нь ч мэдэхгүй багч байгаа. Тэгэхээр яах вэ гэвэл одоо би өөрийнхөө одоо бас туршлага гэх юм уу одоо хийж байгаа ажлаасаа одоо хүмүүс иргэдэд хэлэхэд түүний дэлгэрүүлэх зорилгоор хэлэхэд би бол 2016 оноос эхэлж анх одоо энэ гэрүүл угийн бичиг хөтлөгч журам бол 1997 онд 17 дахь тогтоолоор анх журам гарч ирсэн. Тэр журам сая 2007 онд өөрчлөгдсөн. Тэгээд би 2016 оноос эхэлж би бол эхээсээ одоо аруулаа. Тэгээд би энэ өвгдөө эцүүдийнхээ энэ угийн бичгийг хөтлөхийн тулд одоо настангуудаа амьд цэрэн байхад нь гэр бүлээр нь явж өрх гэрээр нь очиж бүр ингээд хооч хөдлөж одоо чинь манай аав гэхтэл ямар тамга тэмдэг хэрэгэлдэг байсан ямар одоо тийм бусдаасаа ялгарх өрнөц онцлог нутаг усаараа нэрлэгдэж одоо алдаршиж явсан бэ ямар удам хуршилтай бэ гэдэг энийг л судлаж одоо бүх үр хоочтой өрлүүлэх гол зорилготой. Эрхэм хүндэт дарханчуудаа анхаарлаа нааш нь хандуулаарай. Дархан хотын Аман Молд Black Friday зарлагдаж 11 сарын 14-өөс 16-ны өдрүүдэд хямдралын тесрэлт эхэллээ. Бүх дэлгүүр, бүх брэнд онцгой үнээр хямдарч байна. Ингээд та бүхэнд хүүхдийн бараа бүтээгдэхүүнээр төрөлдсөн 5 давхраас эхлэн танилцуулъя. 501 тод буюу Toy for Kids дэлгүүр хүүхдийн ширээ сандалндаа 20-30% хямдрал зарласан байна. Тодорхойлбол том ширээ 3 төрөл сандалтайгаа сая 500 мянгаас хямдраад сая 200 мянган төгрөг, 2 төрлийн жижиг ширээ сандалтайгаа 700 мянган төгрөгөөс хямдраад 490 мянган төгрөг болсон бол Легоны ширээ сандал 30% хямдралтай үнээр худалдаалагдаж байна. Дараагийн дэлгүүр Туркийн Нумтай чиг баригчтай арьсан хүүхдийн гуталнуудаа 10-аас 30% хямдрал зарласан байна. Харин 503 тоод хүүхдийн бүх төрлийн хувцсны дэлгүүр гутал хувцсандаа 20-аас 30% хямдрал зарлан Black Friday-д нэгджээ. Өөдөөсгөн хүүхдийн хувцсны дэлгүүр нэрэ болон бага насны хүүхдүүдийн хувцсандаа 15% хямдрал зарласан бол Little Boo дэлгүүрийн тухайд гадна хэсэгтээ 30 хүртэлх хувиар хямдарсан хувцснуудаа үлгүүр дэлгэн тавьсан бол бусад төрлийн бараануудаа 20, 30, 40% зарлаад байна. Онцлон дуулахад Аман Молын 5 давхарт төрсөн өдрийн чимэглэлийн өргөн сонголттой Happy Shop дэлгүүр шинээр нээгдсэн байна. Princess Kids Store дэлгүүр хүүхдийн өвлийн күртэх хувцснууд өргөн сонголттой байгаа бөгөөд улирал харгалзахгүй хувцснуудаа 10-20% хямдрал зарлалаа. Харин одоо та бүхэн 4 давхрыг дэлгэрэнгүй танилцуулъя. 405 тоотын дэлгүүр гадна хэсэгтээ 50% хямдарсан хувцснуудаа дэлгэн тавьсан бөгөөд бусад бараанууд 20-30%-аар хямдарлаа. Харин 406 тоод Үжин Shop эмэгтэй күртэг малгайтай цамт гих зэрэг сонгогдсон бараануудаа 60 хүртэлх хувийн супер хямдрал зарлжээ. 3 хоногийн хямдралаараа малгайтай цамцсандаа 85-аас 50-60% хямдраа 50 мянга болсон байгаа. Энэ өвлийн күртгэнүүд маань бас 260-аас бүр 80 мянга болоо хямдарсан байгаа. Синтон дөрвөлттэй. Хэмээний ноосон күртгэнүүд маань бүгд 100 мянга болоо хямдарсан байгаа. За тэгээ өндгөн цахтаа синтонын дөрвөлттэй күртгэнүүд маань ерөөсө бүгдөө 50-аас 60% хямдарсан байгаа. Энэ 560-д зарж исэн өндгөн цахтаа күртэг маань 250 болоо хямдарсан 560-аас бараг 50-60% хямдарсан байгаа. Подоолхнууд маань бас хямдраад 20 мянга болсон байгаа. За тэр хавар намрын күртгэнүүдийн тэд маань бүгдөө 50 мянга болоо хямдарсан байгаа. Бодод хямдарч байгаа шүү. Дээрээд өмсөж үзээд аваарэ.
414 тоод эмэгтэй даруулга дотор хувцсны дэлгүүр сонгогдсон бараануудаа 20-50% хямдрал зарласан байна. Харин 411 тоод Ferris Shop болон 412 тоод Digi Store тус бараануудаа 50% хямдралтай худалдаанд нэгдэж Black Friday тесрэлт хийжээ. Харин одоо үзэгч та бүхэнд 3 дугаар давхрыг танилцуулъя. Эмэгтэй бэлэн хувцсны ихэмсэх хатад дэлгүүрт уламжлал ёсоор мөн онцгой хямдрал зарлагдсан бөгөөд SM Shop бүх бараанда 10% хямдрал, Donna Luxury Boutique сонгогдсон бараануудаа 10-50% хямдрал зарлжээ. Мөн эмэгтэй бэлэн хувцсны Lady Boutique 100 мянган төгрөгөнд 2 бэлэн бараа авах болон сонгогдсон эмэгтэй бэлэн хувцснуудаа 20% хямдрал зарлжээ. Dream эмэгтэй болон эрэгтэй бэлэн хувцсны дэлгүүр 10-50% хямдрал зарласан бөгөөд гадна хэсэгтээ 50% хямдарсан бараануудаа дэлгэн тавьжээ. Харин би брендийн тухайд эмэгтэй бэлэн хувцснуудаа 10-50 хүртэлх хувийн хямдрал зарлаж хар баасан гарагт нэгдсэн байна. 3 давхрын 306 дархан би брэнд шоп маань гаднаа 50% хямдрал зарласан байгаа. Бүх бараа бол яг бодит хямдарч байгаа. За дотор дэлгүүртээ 10% хямдрал зарласан байгаа. За манай күртгнүүд болохоор Max Mara, Plismo, Moncler, Prada, Burberry гэд яг оригинал брендинг күртгүүд зардагаараа маш онцлог байгаа. Бүх күртэг болон дотор одоо дэлгүүр доторх бүх бараа маань 10% хямдарсан байгаа. Та хэд маань энэ гой боломжийг ашиглаад бараагаа ирж үзээрэй. 14, 15, 16-ны өдрүүдэд Black Friday 10-50% хямдарсан байгаа шүү. Men's Shop эрэгтэй бэлэн хувцсны дэлгүүр 10-50% хямдрал зарлжээ. 3 дугаар давхар 313 тоод Michelle Online Shop гоо сайхны бараануудаа 10-50% хямдралыг зарлаад байна. Харин Anand Shop гадны хэсэгт дэлгэн тавьсан эмэгтэй бэлэн хувцас өмд палаж болон күртэгнүүдээ 50 мянган төгрөг болгож хямдрал зарласан бөгөөд бусад бэлэн хувцас гутлнуудаа 5% хямдрал зарлжээ. Одоо харин та бүхэнд 2 дугаар давхрын хямдралуудыг танилцуулъя. Uniqlo брэнд сонгогдсон бараануудаа 10-30 хүртэлх хувийн хямдрал зарласан бол 202 тоод дэлгүүр нүдний шил цагнуудаа 10% хямдрал зарлаж сонгогдсон бараануудаа 50% хямдрал зарлжээ. 2 давхарт байрлах дэлхийд алдартай үс арьс арчилгааны Estelle брэнд 20-70% супер онцгой хямдралыг зарлаж Black Friday-д нэгджээ. Мөн Германы алдарт галтгооны хэрэгслийн Giebel брэнд сонгогдсон бараандаа 10-50% хямдрал зарлжээ. H&M брендийн дэлгүүр 10-30%, мөн 50% хямдрал зарласан бол 207 тооц дэлгүүр бараануудаа 10-30% хямдрал зарлжээ. 2 давхарт байрлах гар утас болон дагалдах хэрэгслийн дэлгүүр бүх барааныхаа үнийг буулгаж хямдрал зарласан байна. Харин Step Store дэлгүүр 20% хямдралтай байгаа бол Migure Shop сонгогдсон бараануудаа 50% хямдрал зарлжээ. Харин дэлхийд алдартай спорт хувцас хэрэгслийн 361 брэнд агуулгах чөлөөлөх 60 хүртэлх хувийн супер хямдралтай худалдааг зарлсныг та бүхэн андахгүй мэдэж байгаа эзэ. 2 давхрын оюун шоп дэлгүүр эмэгтэй цүнхэндээ 10%, гоёл чимэглүүдтэй 20% хямдрал зарласан байна. Харин 214 тоо дэлгүүр цүнхнүүдтэй 20% хямдрал зарласан бол 1 давхрын Beauty Store гоо сайхны дэлгүүрүүд болон Cloud9 10% хямдралтай, мөн дархан косметик бүх бараандаа 10-20% хямдрал зарласан бол 1 давхрын Amu Jewelry дэлгүүр мөнгөн эдлүүдтэй 40-50% хямдрал зарлжээ. Одоо харин та бүхэндээ Amu Mall-ын B1 давхрыг танилцуулъя. Дэлхийд алдартай Synergetic брэнд сонгогдсон бараануудаа 30-50% хүртэл хямдрал зарласан байна. Харин орон нутгийн шилдэг үйлдвэрлэгч хан хөвхий буудан дэлгүүрийн тухайд сонгогдсон бараа буудан тавилгуудаа 15-20% хямдрал зарлжээ. Мөн дэлхийд алдартай Yves Rocher брэнд сонгогдсон бараануудаа 10-50% хямдралыг зарлжээ. Ингээд үзэгч та бүхэндээ Amu Mall зарлагдсан Black Friday-ийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэхүү хямдрал 11 сарын 14-нөөс 11 сарын 16-ны өдрүүдэд үргэлжилнэ. Хямдралын тесрэлтийг мэдрээрэй. Бүх дэлгүүр, бүх брэнд онцгой үнээр хямдарч байна. Одоо үзэгч та бүхэндээ цагаарын мэдээлэл хүргэе.
Төвөмбөсийн мэдээллийн үйлдвэрийн баасан гарын дугаар энэ дүрээд өндөрлөө. Та бүхэн BM нэм гаригуудад бидний бэлтгэсэн 7 хоногийн томилбороо хүлээн авч үзээрэй. Баяр таа үзэгчдээ.